You are watching Premier Sports Network's exclusive content, Mongolian Basketball League. 1-on-1. Юуны түрүүнд нэвтрүүлэлт хүргэсэн гэсэн баярлалаа. Баярлалаа. Та манай үзэгчдэд Франк Гарсия гэж хэн болох талаар өөрийгөө танилцуулна уу? Тэгэлгүй яхав. Би 1971 онд Испани хойд хэсэгт төрсөн л дөө. Хүүхэд байхасаа л ер нь хөл бөмбөг тоглодог байлаа. Дараа нь сакс тоглож эхэлсэн. Ингээд 4 жил сакс тоглоод дасгалжуулагчийн ажил хийж эхлээд өдийг хурж байна да. Энэ хугацаанд хүүхдүүдээс эхлээд бүх насныхантай ажиллаж дэлхийн олон чоронд ажиллаж амьдарч байна. Мэдээж мөн Испанд ажиллаж байгаа. Миний товч түүх гэвэл ийм л байна да. 18 настайд дасгалжуулагч болсон гэхээр их л залуудаа дасгалжуулагч болж тээ. Тийм шүү. Эдгээр би өөрөө багт тоглож байсан ч миний ур чадвар сайнгүй, сэлгээний л тоглогч байлаа. Энэ үед манай сургуулийн 10-аас 11 насны хүүхдүүдийн багт хэлж зөвлөх дасгалжуулагч хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд л би цаг завтай байсан болохоор тэдэнтэй ажиллаж эхэлсэн. Одоо эргээд харахад тийм ч зөв шийдвэр байгаагүй санагддаг юм. Хэрвээ дахиад үүнийг эхнээс нь хийхээр бол би чадахгүй л гэж хэлнэ. Их ч алдаа гаргасан да. Гэхдээ яа их эхэлж байгаа үедээ бүгд л алдаа гаргадаг шүү дээ. Тэгдэггүй яах вэ? Алдаа гаргаж байж л суралцдаг шүү дээ. Тийм ээ. Эмэгтэй лигийн оноо шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдсэнд баяр хүргье. Баярлалаа. Улиралд сайн амжилт үзүүлээг таны зорилго ханаагүй нь мэдээж баха. Одоо плей-офф жинхэнэ улирал эхэлж байна шүү дээ. Эндээс л жинхэнэ тулаан эхэлнэ. Яг тийм. Манайха маш сайн бүрэлдэхүүнтэй баг. Үүнийхээ хэмжээнд ч тоглож байгаа. Гэхдээ зарим тоглогчид маань бие билдрийн бэлтгэлийн хэвд формдо бүрэн орж чадааг байгаа асуудал бол бий. Тийм болохоор тоглогчдын маань бэлтгэл жигдэрч бид сар хагасын өмнө тоглож байсан тэр төвшөндөө очих нь плей-оффт бидэнд маш чухал байгаа юм. Тэр төвшөндөө ч гэсэн очих зорилготой бэлтгэлээ базгааж байна. Улирлын чухал мөчөд баг өөрсдийн оргил төвшөндөө тоглох хамгийн чухал тийм үү? Мэдээж. Улирлын яг энэ чухал игзэгтэй мөчөд бид бүгдээрээ бэлтгэлээ маш сайн базааж тоглоход бүрэн бэлэн болсон байх нь юунаас илүү чухал юм шүү дээ. Испани улс бол хөл бөмбөгийн орн. Реал Мадрид, Барселона гээд дэлхийд даяар алдартай шилдэг багууд энд бий. Хөл бөмбөгч маргаангүй дэлхийн номер 1 спорт гэж хэлж болно. Гэтэл та хөл бөмбөгийг биш саксыг сонгосон байна. Яагаад саксыг сонгох болов? Мэдээж өөрийн чинь хэлсэнчлэн Испани бол хөл бөмбөгийн орн. Хөл бөмбөг номер 1, саксан бөмбөг номер 2 спорт гэж хэлж болно. Би ч ялгаагүй анх хөл бөмбөг л тоглож эхэлсэн. Тэгээд удалгүй сакс сонирхож найзуудтайгаа тоглож эхлээд энэ спортод эргэлт буцалтгүй дуртай болсон доо. Чи ямар нэгэн зүйлд дуртай болох юм бол түүндээ бүхнээ зориулж эхэлдэг шүү дээ. Тийм л юм болсон юм. Саксан бөмбөгт хайртай болжоо дээ. Тийм. Анх өөрөө тоглож эхлээд л дасгалжуулах болсон болохоор үнэхээр дуртай л та. Одоо ч тоглох сайхан байдаг юм. Испани эрэгтэй эмэгтэй саксан бөмбөгийн багууд бол манай гаригийн хамгийн амжилттай багууд гэгддэг. Тэд Европын төвшөнд төдийгүй дэлхийн авар шалгаруулах тэмцээн Олимпийн наадамд амжилттай оролцдог шүү дээ. Гэхдээ та хэлэхдээ сакс бол номер 2 спорт гэсэн. Тэгэхээр хүүхдүүд эхлээ заавал хөл бөмбөгийг сонгох хэрэгтэй байдгүй. Ингээд дараа нь саксаа сонгодог болов уу? Эсвэл тэд сонголт хийх чөлөөтэй хэрэгтэй байдаг болов уу? Үгүй дээ. Хүүхдүүд аль ч спортоос дуртайгаа сонгож болно. Зарим нэг тохиолдолд эцэг эхийн нөлөө их байж болох юм. Жишээ нь аав нь хөлбөмбөгчин байсан бол хүүхдээ хөлбөмбөг тоглох сонирхолтой байж болно. Бусдаар бол хүүхдүүд аль ч спортыг сонгох боломжтой л доо.
Хэрвээ хүн Испани сагсан бөмбөгийн талаар төсөөлөе гэвэл хамгийн түрүүнд тэдний санаанд юу орж ирэх ёстой вэ? Ялгаа нь юу юм бол? Эсвэл магадгүй Америкийн NBA-гийн сагсан бөмбөгтөө харьцуулбал ямар ялгаатай байж болох вэ? Испани сагсан бөмбөг Серб болон Европын сагстай ижилхэн гэж ойлгож болно л доо. NBA-тэй харьцуулах юм бол илүү багийн тоглолттой гэх юм уу та. Багийн хамгаалалт, бөмбөгний шилжилт ихтэй тэгж тоглолтгол сагс. Энэ бол Европын сагсан бөмбөгийн гол ялгарх зүйлээ гэж би бодож байна. Сүүлийн жилүүдэд NCAA-гийн сагсан бөмбөгийн маш олон багууд Европын сагстай ижил төстэй системээр тоглож байгаа л харагддаг юм. Миний бодлоор Испани сагсны гол ялгаа нь энэ л байх гэж бодож байна да. Та замналынхаа ихэнх үед бага насны хүүхдүүдтэй ажиллаж байсан. Тэгээд дараа нь томчуудтай ажиллах болсон. Хүүхдүүд болон насан туршидтай ажиллахын ялгаа нь юу юм бэ? Хүүхдүүдтэй ажиллахад анхаарах гол зүйл бол юун түрүүнд спортын сүр ойлголтууд. Үүний араас хамгаалалт, довтлогоог уншиж, тоглолтыг мэдрэх гэх мэт бусад бүх зүйлийг заах хэрэгтэй. Бүхнийг зөвхөн хожил ялалтаар хэмжээд байж болохгүй. Тэдэнд юун түрүүнд спортыг ойлгуулах, тэднийг хөгжүүлэх нь илүү чухал юм да. Харин насан туршидтын үед бол эцсийн үр дүн л чухал. Гэхдээ айл ал түвшинд нь тоглогчдын өсөн дэвжих хөгжил юун түрүүнд тавигдах ёстой. Та өөрийн замналынхаа олон жилүүдэд эмэгтэйчүүдтэй ажиллаж байна. Эрэгтэй дасгалжуулагч эмэгтэй баг дээр ажиллах тийм ч амархан биш байхаа. Мэдээж бие махбодын талаас ч тэр оюун санааны хувьд ч өөр шүү дээ. Энэ олон жил амжилттай ажиллаж байгаа таны амжилтын нууц юу вэ? Чиний хэлсэнчлэн эхний ялгаа нь эрэгтэй сагс илүү биеийн хүчээр тоглодог бол эмэгтэй сагс илүү төлөвлөгөөний дагуу тоглодог. Үүгээрээ ч эмэгтэй сагс илүү багийн тоглолт шаарддаг байх л да. Би замналынхаа эхний 5-аас 6 жилийн хугацаанд эрчүүдтэй ажиллаж байсан болохоор би бэлдрийн хувьд ер нь ялгаа их байдгийг мэднэ л дээ. Тийм болохоор эмэгтэйчүүдтэй ажиллахад илүү төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу ажиллах шаардлагатай. Ийм л ялгаатай та. Хүмүүс ярихдаа эрэгтэй сагсан бөмбөг илүү ур чадвар тесрэлтэнд тулгуурладаг бол эмэгтэй сагсны хувьд харин илүү үндсэн чадвараараа тоглодог гэлцэх нь би. Тантай санал нийлж байна. Дэлхийд даяар сагсан бөмбөг өөрчлөгдөж байгаа энэ цаг үед та энэ өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож өөрийгөө хөгжүүлж байна вэ? Би дасгалжуулагчийн үед өөрийгөө үргэлж хөгжүүлж шинжилэл өөрчлөлттэй хамт байхыг л хичээдэг. Үүний тулд Евролиг болон коллежийн тоглолтуудыг байнга үзэж шин зүйлийн талаар судалгаа хийдэг юм. Зарим хүмүүсийн хувьд 25-аас 26 наснаас хойш тамирчдыг хөгжүүлэх боломжгүй гэж ярьдагтай би бол санал нийлдэггүй. 40 хүрсний дараа ч өөрчлөгдөж хөгжих боломжтой. Дасгалжуулагчийн ажилчмуу ялгаагүй. Сайжирч хөгжих боломж байнга байдаг. Үүний тулд сониуч байж, өөрийгөө хөгжүүлж, төвшин ахих эрмэлзэлтэй, спорто гэсэн хүсэл тэмүүлэлтэй л байх хэрэгтэй. Сайжрах орон зай үргэлж байдаг шүү дээ. Тийм ээ. Манай багийн хувьд бүх зүйл одоо хэвээ болж байгаа нь маш сайн хэрэг. Бид бол харьцангуй залуу баг шүү дээ. Дөнгөж 18, 19 настай залуу охид манай багт гол үүрэгтэй тоглож байна. Тэдний бие бялдрын бэлтгэл нь хангагдаж баг нийтээрээ жигдэрхэн чухал. Энэ бидний гол анхаарах зүйлээ. Та Йорданы шигшээ багийг дасгалжуулсан гэж ярьж байсан шүү дээ. Миний бодлоор тэд Азийн шилдэг багуудын нэг ээ. Тэгвэл манай эмэгтэй шигшээ багийн Азийн түвшинд өрсөлдөх бодит боломжийн талаар та юу хэлэх вэ? Миний бодлоор юуны түрүүнд та бүхэн зөв хөтөлбөрөө сонгоод
16-аас 18 насны багуудаасаа эхлээд системтэйгээр бэлдэж эхлэх ёстой. Мэдээж үүнд цаг хугацаа шаардлагатай гэдгийг дурдах нь илүү зүйцтэй. Танад боломжийн сайн тоглогч нар байгаа л харагдсан. Эдгээр тоглогчдыг хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөг маш сайн боловсруулж, системтэйгээр тодорхой хугацаанд бэлдснээр Монголын эмэгтэй сакс бөмбөг цаашид Азийн түвшинд өрсөлдөх боломж бололцоо байгаа л гэж харж байна да. Ямар ч тохиолдолд тэр дундаа багийн спортод тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай байдаг. Манай хөгжөөнд дэмжигч үзэгчид үүнийг ойлгох шаардлагатай байгаа. Тэгэлгүй яах вэ? Яагаад гэхээр ямар нэгэн өөрчлөлт хийгдэх үед тэд дорхноод үр дүн гарах ёстой мэт байдаг. Зөвхөн Монголд юм бишээ, бүхэл газар юм байдаг юм. Яг ийм зүйл одоо манай эрэгтэй шигшээ баг дээр тохиолдож байна л та. Шинээр томилогдсон дасгалжуулагчаас тэд шууд л амжилт асууж байгаа. Ямар ч тохиолдолд гадаад сайн тоглогч эсвэл дасгалжуулагч авчирхад хөгжөөнд дэмжигч нар шууд л амжилт хүлээх нь бий. Гэхдээ бодит байдал дээр үүнийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй баха. Танай баг бол Монголын топ багуудын нэг. Тэд 2 жилийн өмнө авраг болж байсан бол өнгөрсөн жил финалдаж хожигдсон. Таны бодлоор та энд ирснээр багт ямар өөрчлөлт орсон гэж бодож байна вэ? Юуны дөрөнд хулан багаас явсан нь том өөрчлөлт байлаа. Ийм боломж ирэхэд үүнийг хүлээж авахгүй байж болохгүй шүү дээ. Түүнийг явсны дараа бид энэ өөрчлөлтөнд дасан зохицохоор хичээж байгаа. Түүн дээр тулгуурлаад төлөвлөж байсан багийн төлөвлөгөө тэр чигтээ өөрчлөгдсөн шүү дээ. Тоглогчид маань ч одоо үнийг хүлээн авч сайн дасан зохицож байна гэж бодож байна. Дөрөв хэлсэнчлэн танай баг өдөрлийн турш үснэгтийг тэргүүллээ. Плей-оффын эхний тоглолтуудад багч нь сайн харагдаж байна. Баг ингэж амжилтаа тоглож олон тоглолт дараалан хожих нь тамирчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг юм шиг санагддаг. Мэдээж тэгэлгүй байна. Ийм үед та багтайгаа хэрхэн ажиллаж байна вэ? Тийм ээ, ихэнх тохиолдолд ийм үед тоглогчид бодит байдлаас тасарч алдаагаа олж харахаа болдог дутагдaltaй. Энэ нь спортод гарцаагүй тохиолддог зүйл л дээ. Тийм болохоор би тоглогчдоо үргэлж хариуцлагатай байлгаж тэдэнд бодит амьдралыг мэдрүүлэхийг зорддог. Олон дараалж хожих, хит амжилттай байх нь нэг талаараа хүмүүсийн эгог дэврэгдэг сул талтай гэх юм уу да. Ийм үед тэднийг хөрсөн дээр нь буулгаж аль болох ухаан санааг нь зөв рүү чиглүүлж байх нь дасгалжуулагч хүний хийх гол ажил юм уу да. Ямар ч тохиолдолд багийн спортод багаас том тоглогч байхгүй гэлцдэг. Санал нийлж байна. Жижигхэн алдаагч гэсэн өрсөлдөгчийн ашиглах аюултай шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Миний хувьд манай баг 40 оноогоор хожиж байсан ч хамаагүй. Нэг бол 40 оноогоор хожигдж байсан ч ялгаагүй. Ажиллах зарчим ер нь бол өөрчлөгдөх ёсгүй л гэж үздэг. Үргэлж дараагийн мөч дараагийн тоглолтод бэлдэж байдаг гэж ойлгож болох уу? Яг тийм. Тэгвэл хожлыг юу зогсоодог вэ? Үүнээс юуг суралцдаг вэ? Юу гэхээр улирлын явцад баг уналт босолттой байдаг нь спортын жам. Урд улирлын явцад зарим тоглогч тоглох минутанда сэтгэл хангалуун биш байдаг бол харин зарим нь довтлогооны үүрэг оролцоондоо сэтгэл хангалуун бус байх үе бол байдаг. Гарт нь ирсэн бөмбөг болгоныг шидэгч гэдэг юм уу? Хүмүүсийн сэтгэл зүйн асуудал гэх үү дээ. Ийм үед дасгалжуулагч энэ бүхний тэнцвэрийг олж багийг чиглүүлэх үүрэгтэй. Энэ бол бүх багт тохиолддог зүйлээ л гэж бодож байна. Танай баг гарцаагүй хожихын тодорхой тоглолт байлаа гэвэл та энэ тоглолтод хэрхэн бэлтгэх вэ?
Ямар ч тохиолдолд бүх тоглолтод адилхан л бэлдэх ёстой л доо. Миний хувьд хамгийн энгийн зүйлүүдийг орхигдуулахгүй байхыг л зорддог. Хамгаалалт, бөмбөгний шилжилт, давхар хамгаалалт хаанаас ямар тохиолдолд хэн яаж туслах вэ гэх мэт. Том өрсөлдөгч бай, сул багч бай. Эдгээр энгийн зүйлүүдийг хэрхэн яаж хийх нь тоглогчдын дадал болсон тим зүйлэл байх ёстой юм. Бид өрсөлдөгч багийнхаа довтлохоо хамгаалалт айлын дээр нь судалгаа хийдэг. Ер нь тоглолт болгонд л ямар ч ялгаагүй яг ижилхэн л бэлддэг. Та энд ирээд баг бүтэн өдрөл ажиллаж байна. Манай эмэгтэй лигийн тоглолт эмэгтэй тоглогчдоос юуг харж байна вэ? Үүнээс өмнө та олон оронд ажиллаж байсан шүү дээ. Манай лигээс ямар ялгааг харж байна? Яагаад гэхээр манад эмэгтэй сакс олон жил хямралтай байсан бол сүүлийн 3 жилд лиг тогтвортой болж бүх зүйл хэвийн болох шатандаа яваа. Тийм ээ, Монголын лиг хөгжиж дэвших шатандаа яваа юм байна гэж харагдаж байгаа. Лигийн баг өөд ч мөн ялгаагүй. Багууд импорт тоглогч нар авчирч хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хүлгүүд мөн дээрээс нь 10-т гэсэн багууд маш сайн бүрэлдэхүүнтэй байна шүү дээ. Дээрээс нь Wings-ийг дурдах нь зөв баг. Тэдний авчирсан импорт тоглогч бол үнэхээр сайн тоглогч байлээ. Энэ мэдчлэн эмэгтэй сакс бөмбөг Монголд хөгжих суурь нэгэнтээ тавигдаж үүнийг дагаад эмэгтэй сакс бөмбөгийн хөгжилч гэсэн эх жилүүдэд өснө л гэж харагдаж байгаа да. Хэрвээ хэн нэгэн тоглогч танаас манай лигийн талаар асуувал энэ тоглох талаар та санал болгох уу? Юу гэж? Испаниас хэд хэдэн дасгалжуулагч энд ажиллах талаар асуусан шүү надаас. Тийм үү? Сонсгол таатай байна. Бараг л сард нэг хүн надтай холбогдож байгаа. Наан чи ажиллах ямар байна вэ гэдэл. Намайг энд ирэхийн өмнө Испанд Монголын сакс бөмбөгийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан бол харин одоо тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг болсон байна. Надаас энд ажиллах нөхцөл болон амьдрал ер нь хэр байгаа талаар асууж холбогдох дасгалжуулагчид нийлээдгүй байна. Би тэдэнд энд амьдрах таатай байна. Мөн дасгалжуулагчээр энэ миний ажиллаж байсан хамгийн таатай улсуудын нэг гэсэн хариу хэлж байгаа. Манай лиг олон улсад танигдж хүрээгээ тэлж байгааг сонсох сайхан байна. Энэ үйлрэлд манай саксын бөмбөгт олон гадаад мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнд Грек, Серб, Хорват, Солонгос гээд мөн таныг оруулбал Испани гэсэн олон улсаас ирсэн дасгалжуулагчид болох нэ. Энэ бүхэн манай үзэгчид болон бидний хувьд цоо шин зүйл юм. Энэ бүгдээс шалтгаалan 5-10 жилийн дараа Монголын саксын бөмбөг огт өөр болно гэдэгт би итгэж байгаа. Тэгэлгүй яах вэ? Энэ шинэ саксын бөмбөгийн соёл суурьшихад хэдэн жилийн хугацаа хэрэгтэй. Үүний дараа энэ бүх үйл явц Монголын саксын бөмбөгийн хөгжилд нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Гагцхүү үүнд цаг хугацаа л хэрэгтэй. Мөн энд ирж ажиллаж өөрчлөлт, шинжилэлт хийх хүсэл оролцоотой байх тийм дасгалжуулагч нарыг авчрах нь хамгийн зөв алхам баха. Та бол дэлхийн олон оронд, олон твд очиж ажиллаж байсан хүн. Аз болон Европын олон оронд ажиллаж байхдаа таны анзаарснаар эдгээр орнуудын ёс заншил, шашин шүтлэг спортод тэр дундаа саксын бөмбөгийн спортод хэрхэн нөлөөлдөг бол? Соёлын ялгаа мэдээж бий л дээ. Энд Монгол охид саксын бөмбөгт үнэхээр дуртай. Сурч хөгжих ирмэлзэлтэй байдаг. Харин намайг Скандинавын орнуудад ажиллаж байхад чинэлэг хангалуун амьдралтай өөр бусад сонголтуудтай болохоор ч тэр юм уу хүүхдүүд ер нь чөлөө цагаа өнгөрүүлэх зорилгоор л саксын бөмбөг сонирхож хичээлдэг юм болов уу гэж санагдсан да. Сатаарах юм ер нь олон байдаг юм байна лээ. Өөр сонголтууд байгаа болоо тэр байх. Яг тийм.
Мөн орчин үеийн видео тоглоом болон технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүд спортоор хичээлэх сонирхол буурсан харагдж байсан. Дэлхийн нийтээрээ л энэ асуудалтай нүүр тулж байх шиг байна дөө. Та хэлийн чандад ажиллах санал аваад шийдвэр гаргахдаа юун түрүүнд ямар зүйлийг анхаар сонголтоо хийдэг вэ? Би нааша ирэх санал авахдаа юун түрүүнд тоглолтын бичлэг үзхийг хүссэн. Багууд тоглогчид ер нь ямар төвшөнд байдгийг мэдэх зорилгоор. Ямар төвшний лигт ямар тоглогчдтай ажиллах, би үүнд хэрхэн дасан зохицох вэ гэдэг хамгийн чухал. Үүний дараа мэдээж амьдрах орчин нөхцөлийн талаар мэдээж хэрэг судлах ёстой л доо. Таны намтрыг харахад та очиж ажилласан газар бүртээ амжилт гаргажээ. Амазонс багтаагаач амжилт гаргана гэдэг чинь би итгэлтэй байна. Хэрвээ танд үүнээс цааш дээд түвшинд магадгүй манай үндэсний шигшээ багт ажиллах санал ирвэл та хүлээж авах болов уу? Хэрвээ санал ирэх юм бол сонсгол баг. Гэхдээ юуны дөрөнд ямар нөхцөлд, ямар хугацаанд ажиллах талаар нухацтай бодох шаардлагатай. Чиний түрүүн хэлсэнчлэн эрэгтэй шигшээ багт хугацаа хэрэгтэй байгаатай яг л ижилхэн. Санал ирвэл бодож үзэхэд нээлттэй. Үүний тулд Сагсан бөмбөгийн холбооны богино болон урт хугацааны төлөвлөгөө тодорхой ойлгомжтой байх шаардлагатай байх та. Мэдээж тийм. Тэгэлгүй яах вэ? Би өмнө нь хэлсэнчлэн ямар ч дасгалжуулагч 3 сарын дотор гайхамшигыг бүтээх боломжгүй шүү дээ. Бүх зүйл хугацаа хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн Азийн аврах шалгаруулах тэмцээн энэ зам болно. Та энэ тэмцээнийг анхааран үзэх байх та. Одоо болох тэмцээнийг үзэх үү гэж үү? Таны удирдах байсан Йорданы шигшээ баг оролцсон шүү дээ. Би Энэтхэгийн шигшээ баг дээр мөн ажиллаж байсан. Тэр үед тэд E зэрэгэлд өрсөлдөж байлаа. Харин Йорданы багтай B зэрэгэлд ажилласан. Энэ төвшний баг тамирчдыг би сайн мэднэ. Тийм болохоор энэ тэмцээнийг заавал үзнэ. Сайн байна. Хүүхдүүдийн төвшөнд ажиллаж байгаа зарим дасгалжуулагчид хэдий 50 оноо илүү хожиж байсан ч гол тоглогчдоо талбай дээр байлгасаар байдаг. Энэ нь спортод сөрөг нөлөөтэй гэж та боддгоо. Мэдээж тийм. Хэдийгээр энэ бол өрсөлдөөн мөн тоглогч нарт талбайд байх шаардлагатай ч гэсэн тоглолт нэгэнт шийдэгдэж багч нь олон оноо илүү явах үед гол тоглогчдоо суулгалгүйгээр онооны зөрүүг илүү нэмхийн төлөө тоглох нь спортод байж болохгүй зүйл л дээ. Тэгэхээр таны бодлоор хүүхдийн багийг дасгалжуулж байгаа үед дасгалжуулагч нарын баримтлах ёстой хамгийн гол суур зарчим юу байх ёстой вэ? Юуны түрүүнд тэдэнд заах ёстой эхний ур чадваруудад шидэх, залах, дамжуулах багтана. Мөн энэ ур чадвараа хизээ ямар үед ашиглахыг нь сайн зааж өгөх ёстой л доо. Тэгэхгүй бол хизээ, хаана, хэрхэн яаж ур чадвараа ашиглахаа мэдэхгүй хүүхдүүдийг бэлдэж байгаа л да. Хаасайгүй л харагдаж байна. Тиймээс дасгалжуулагчдын хувьд мэдэж байх ёстой хамгийн чухал зүйлээ гэж боддог. Таны хэлснээр хожих, ялах, цом өрөхөөс илүүтэйгээр эдгээр хүүхдүүдийг цаашд ирээдүйн амьдралд бэлтгэхэд хамгийн чухал оролцоотой хүмүүс бол дасгалжуулагчид гэж би ойлголоо. Тийм ээ, санал нэг байна. Спортын талаас ч тэр хөвгний талаас ч тэрийн хамгийн чухал юм. Тэр 10 хүүхдийн магадгүй 1-2 нь л цаашид мэрэгжлийн тамирчны замналаар амьдрах байх. Үлдсэн 8 эсвэл 9 нь энгийн амьдралаар амьдрах байх гэж би боддог. Тийм ч учраас юуны түрүүнд тэдгээр хүүхдүүдэд спортоор дамжуулан боловсрол олгох нь чухал гэж би боддог. Тэгэлгүй яах вэ? Хүүхдүүдэд спортоор дамжуулан хувь хүнд нь хүрч ажиллах чухал юм шүү дээ. Та энд ажиллах хугацаанд манай эрэгтэй лигийн тоглолтуудыг ч бас үзэж байгаа нь тодорхой байна. Тэгвэл таны өмнө нь ажиллаж байсан Йордан, Энэтхэг гэх мэт орнуудтай харьцуулахад манай Сагсан бөмбөгийн гол ялгаа нь юу байна гэж харагдаж байна вэ?
Тэмээ үзэж байгаа. Миний харж байгаагаар Монголын сагсан бөмбөг илүү багийн тоглолттой санагдсан. Йордны сагсан бөмбөгт хувийн тоглолт давмгайлсан НБА-гийн сагстай ижил төстэй тоглолт харагддаг. Харин энэтхэгийн сагс Монголынхтай арай төстэй баг. Багаар тоглох ирэмэлзэлтэй санагдж байсан л да. Нэг асуудал нь гэх юм бол энэтхэгт энд байдаг шиг лиг байхгүй нь харамсалтай. Тэд бүс нутгийнхаа тэмцээнүүдэд л ер нь тоглодог юм байлээ. Тийм ч учраас тэнд сагсан бөмбөгийн хөгжил сайнгүй байгаа л да. Өөр спортууд тэр дундаа крикет мэдээж өндөр хөгжсөн шүү дээ. Тийм шүү. Энд бүх ямар байдаг вүлээ тэнд крикет тийм л байдаг юм. Үндэсний бүх бол манай тэргүүлэх спортоо. Гэхдээ сүүлийн 20 жилд сагсан бөмбөг залуу үеийн дунд хүч төрөн орж ирээд байгаа. Тийм бах. Та ордонд ирж эрэгтэй эмэгтэй лигийн тоглолтуудыг үзэж байгаа хүүхдүүдийг анзаарсан баг. Тэд бол ирээдүйн тамирчид гэж би бодож байгаа. Тэр үнэ. Энд хүрээд бидний ярилцлага өндөрлж байна дасгалжуулагч. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Ярилцах таатай байлаа. Дахин баярлалаа. Өдрийн үлдсэн тоглолтууд нь амжилт хүсье. Баярлалаа. You are watching Premier Sports Network's exclusive content, Mongolian Basketball League. 1-on-1.